Артузо үзүүлж байна. Өгүүлэг зохиогч Цэндийн байгалмаа. Амьдрал тоглоом биш. Тун удалгүй тэр хоёр хөөхөн хүүтэй боллоо. Хадагтай эмнэлгийн гадаа богд хөөрөлдөн нуган үртэй болов хэмээн виски тойруулан ууцгааж үргэлжлүүлэхээр дунд хүүгийнх нь ресторан руу явцгаалаа. Адья норжинд хандан чи минь ах дүүтэйгээ яваах уу? Би хоол цайд өхүүлж өгье. Тэгээд ч одоо унтаж байгаа гэж байна гэв. Норжин жаахан зовон үгүй эн чин их нь байна. Би хийгээд ирийг итэл Адья. Должмоо одоо миний ч гэсэн охин шүү гэж хэлээд буруу харан зогслоо. Норжин гинэт санаан зовон хүн гомдоочих шиг боллоо хэмээгээд за уучлаарай хөө. Тэгвэл тэгдээ чи хоол цай хийгээд наагийг явуулчих нь биз. Би уцаар ярина гэд нөгөө хэд рүүгээ явлаа. Энэ дунд хамгийн ихээр догдолж баярлж байгаа хүн нь Наги л байв. Наги байн хүүгээ харан өхөөрдөн. Хүүн тэр чигээрээ Нагигийн бүх юмыг дуурайнд төржээ. Тэрээр должмаадаа баярлалаа миний хайраа. Надтай ийм сайхан эрдэнэ өгсөнд гээд хүүгээ өхөөрдөнгөө үнсээд за хөгшин нь хоол цайд өхүүлээд ирээ. Чимэн сайхан амарч бай гэв. Гэтэл ч гаднаас совлогч орж ирэн эхийг нь амраахаар хүүг аван гарлаа. Тэрээрээ должмаага хосгүй хайр гэрэлцэн нүдээр ширтээд удахгүй ингэж хэлээд эмнэлгээс гарав. Должмаагийн эгч нь хадагтай хэмээх энэ хувийн эмнэлэгт ажилдаг бөгөөд дүүгээ өөр дээрээ төрүүлнэ гэсээр улсын эмнэлэг бараадуулсангүй эндээ амаржуулжээ. Цаг хугацаа урссаар Баттулах хүүч эд хөөрхөн дээрээ тентэр тунтар алхан ойр зургийн үг хэлэн шулгандаг болов. Должмаагийн гэрийнхэн Нагиг эхнэрээ тэнхэрч хүүгээ том болтол хажууд нь байх хэрэгтэйгээд түүнд эксел машин авч өгөн халтууранд явахыг зөвлөлөө. Тэр гуравч тэрүүхэндээ болгоод л байв. Данзан хаяа ирэхээрээ норжингоос нуун охиндоо хідэн төгрөг өгөн хүүгээ өдөржин өхөөрдөн хамт шулганалцаар явхаж. Должмааны удаа эрэхтэн сайхан хоол цай хийж өгöd та хоёр минь хэцүү байна уу? Ёс эхлэхээр эндээ ирэх юм уу? Өдөрт хүү бид хоёр л өнчих юм. Наагич хөөх юм нь хэрэндээ яваад л ямар ч байсан хоол ундны мөнгөөр тасрахгүй юм аа. Би та хоёртаа баахан санаа зовох юм. Данзан охиноо үнсэн хүүгээ өөр дээрээ цогуулангаа юундаа санаа зовох вдэ охин минь. Бид хоёрт харин ч агаар цайхан байна. Наги одоо ирэх болж байна уу? Дөхөж байвал аав нь хөргүүлчихдэг юм билүү? Тэгээ тэг аав тэгэлгүй яах вэ? Би утастаадахыг химээгээд Наги руу залгавал авахгүй байж хэлэн орооцолдон байна уу гэж арай ядан хэлэх дуулдав. Должмаа гинэт уур нь хурч. Чи хаана байгаа юм бэ? Аав ирчихсэн харих гээд чамайг хүлээгээд байна. Согтуул энэ штэ чи. Хэрэггүй. Машин тэргээ яачхад уугаад байгаа юм. Тэрээр ингэж хэлэн уцаа таслаад худлаа инээмсэглэн орж ирэн. Аава та такси бариад явчих. Наги хүн хөргөж өгөх гээд налайхад явж байна гинэ. Гээд мөн гарган өгтөл зүгээрээ миний охин. За аав нь эртгэнд өхье. Энэ амралтын өдөр нэг очин үздээ. Ээж нь хэлэхгүй ч хараад л байх юм. Эндээс хол гээд ажлаас нь гаргаад гэрт суулгасан чинь жаахан уйдаад байх шиг байна. Ганц үнэгээ шуутарчхаад та хэдийг ирэхээр өөх гэж сүүгээ хөөрүүлээд л тавиад байдгийм шүү. Химээгээд тэднийхээс гарлаа. Наги халтуурхийн явж байгаад баяраатаа таарчхав. Наги одоо болтол мөнгийг нь ч өгч чадаагүйдээ бантан суулгаад хаа хүрэх газар чинь хүргээд өгье гэв. Өө ашгүй гэж би бараандаа явж байсан юм. Тэр хоёр хамжилсан барааг нь аваад захаас гарав. Баяраа угийн хөдөлгөөнтөө сэргэлэн шар залуу анх түүц ажиллуулж байснаа зунжангаа барьсаар нэг давхар 8 нэрийн хүсний дэлгүүртэй болон өргөжүүлв. Баяраа баярлснаа илэрхийлээд таксины мөнгийг нь өгтөл Наги авсангүй. Тэр хоёр ч ойрд уулзалтсангүй хэмээлдээд жаахан сууцгааж ажил амьдралгээд тухтаач уулзалтгаа байж гэлцэн Наги машина тавиад гэрийнхээ ойролцох нэг газар орж суулаа.
Наги баяра хөгшөө найз нь ч ёстой муухай юм болж байна да. Чиний мөнгийг их удааж байна. Боломж гарч өгөхгүй юм. Тэгтээ ондоо багтаагаад талыг нь чулуу өгнө хэмэв. Баяра өөдөөс нь гайхан харж юу мөнгө илээх вэ? Би чамд мөнгө өгөөгүй санагдах юм. За битгий хотлоо тоглоод бай. Хурим хийх гээд мөнгөгүй сандарч явхад чи надад $1000 өгсөн биз дээ. Тэр үү гээд баяраа нулимсаа гартал инээснэ. Би мартчихсан байна штэ. Өөр их биш болохоор санахгүй байхгүй юу? Нагийн хөгшөө би өгөөгүй. Туяа явахдаа чамд аз жаргал хүсээд өгсөн юм. Өөрийг нь гэж хэлбэл авахгүй байх. Дараа нь хэлээрэй гэсэн би бүр мартчихаж гээд өргөлжлүүлэн энэд алдав. Наги юу хэмээн огол харин боссноо арайчтэй. Чи миний найз үсттэй. Туяа намайг доромжилж байгаа юм уу? Би заавал тэр мөнгийг нь буцааж өгнө хэмээн нүдэн гялалцснаа өмнөхөө ганцхан хөнтрөөд дуусгачихв. Баяраа түүнийг харан Наги минь чи өгнө биднийгээ бодвол толгой сайтай хүн дээ. Жаахан айдаач одоо ингээд уурлалаа гэд чи яах юм? Тэгээд ч тэр үедээ байраа тавьчихсан бол одоо болтол авч чадахгүй байсан байх нь. Чи бүр ямар ч хиймэргүй болчихжээ. Наги хийл гөлрөн суун. Гэтэл ч должмаа утастан аавыг хүргэж өг хэмээгээд уучихсан байсанд нь дургүйцэнд яагаад ч юм дотор нь бачууран бухимдаад ирэв. Тэр хоёроо нэлээд сууж байгаад гаран Наги хийл омогшин гэрийн зүг тентэр тунтар алхлаа. Наги гэртээ оруулаад должмаа унтаж байгаа бололтой. Түүнийг орж ирлээ гэж хүний урманд эргэж ч харсангүй. Наги хоолоо халааж идчихэд хувцаа тайлан хажуугаар нь орон хөвтөл должмаа буруу харсаар л байв. Наги араас нь тэвэртэл гарыг нь авч чулуутахад Наги гэнэт уурлан чи яагаад байгаа юм бэ? Би яачихсан? Аавч нь хүргэж өгч чадаагүй л үз. Найзуудтайгаа ч явж болохгүй юу те? Ер нь хоёулаа манад очиж амьдрээ. Надад тустай байгаа хэдий ч хадмын гар үргэлж харах хэцүү байна. Чи миний эхнэр юм бол намайг дагаж амьдрах ёстой үстэй. Би дээд сургууль төгсчхөөд такси бариад баймааргүй байна. Хэмээн үглэж гарав. Должмаа буруу харсан чигтээ уурлан. Ууж ирчгээд юундаа олон юм яриад байгаа юм. Дуугийн унтвал унт. Манай аав ээж хоёр чамд ямар гим хийчихэв. Харин ч хамаг байдгаал зориулж байгаа байх. Үнэндээ уур хурч байна. Олигтойч мөнгө олж чадахгүй. Би үргэлж гэрийнхнээсээ авсаар байтал сүүлдээ иччихэж байна. Ямар хүний өмнөөс амьдарч байгаа биш. Тэгээд ажлаа олоод хийгээч. Би чамаа хэдий болтол харах юм. Одоо хүүхдээ ой хүрхээр нь цэцэрлэгт өгөөд би ажилд орноо. Наги тэр хоёроо жаахан муудалцаж байгаад хоёр тийшээ харан хэвтэв. Үнэндээ хин хин нь унтсангүй тус тусын бодолд дарагдана. Наги өнөөдрийн явдлаа бодож байгаад туяагийн өгсөн $1000 бодогдсон. Ер нь ингэж байхаар хамт гадагшаа гарвал яадаг юм бол? Хүүхдээ аваад гуруулаа гарчихвал болохгүй юмгүй л баймаар. Энд ингэж амьдарч байхаар хэмээн бодоод мэрэгэн санаа олсондоо баярлан бушуухан должмоодоо хэлэхээр араас нь тэрэн үнсээд. За миний хайраа намайг уучлаарай. Найз нь жаахан бухимдаад. Үнэндээ бодохгүй биш бодоод л явдгийм штэ. Миний хайр жаахан ааш сураад байна уу да. Найз нь ойлгож байна. Гэртээ удаан хүүхдтэйгээ хоёулахнаа байхаар аргагүй. Маргааш хөгшин хүүгээ харж бай. Миний хань гараад найз нөхөдтэйгээ уулзаад ир. Бодоод байсан чинь төрхөөсөө өмнө ч төрснийхөө дараач нэг ч гадагшаа гараагүй юм байна. Должмаа юу ч дуугарахгүй зөрүүдлэн хэвтсээр. Наги бууж өгөлгүй ханаа наашаа харчхал та. Хоёулаа ингэж муудалцлаа гэд юу ч шийдэж чадахгүй. Надад чамтайгаа зөвлөх нэг юм байна. Ер нь хоёулаа маргааш хүүг ээжид үлдээгээд хамтдаа гарч юм үзье. За алив хэмээн толгойн доогуур нь гараа оруулан өөрлөгөө эргүүллээ. Должмаа жаахан тунж байснаа эргэн харж. Харин тийм ээ, өөрийн ирэхгүй бачуураад байдаг болчихож. Чи намайг нэг их хайхрахгүй байгаа ч юм шиг. Надад халамж анхаарал дутаад байгаа ч юм шиг санагдаад. Чи яах вэ? Өдөржингөө гадуур явж байгаа хүн. Би чамааг л хүлээхгүй, өөр хэнийг хүлээх юм химээгээд хазар дагуулн нулимс унаглаа. Тэгснээ намаагаа бас уучлаарай гэд хүзүүдэн ав. Эви миний хонгор охин ээж болцоход эрхлээд байгаа юм уу та?
Би ч гэж би муухайнаа нэрээ олигтооч халамжилж чадахгүй. Хийл ухамдаад яваад байдаг. Одоо та хоёртойгоо нэг өдөр хамт байж байна. Бас оройд ч гэсэн жаахан эрт ирж бай. Тэр хоёр эрхлэлт нь эвлэрэлдээд бие биедээ яг л анхны танилцж байсан үе шигэ хайрын үг шивнэлдэн хэвтэнэ. Должмоо Наги руу харан. Чи надтай юм зөвлөлдөн гэсэн үү? Ааха, должмоо. Гуруула гадагшаа гарч амьдруул яасан те. Хэдэн жил ажиллаж байгаад өөрсдөө гэсэн мөнгөтэй болоод хүрээд ирвэл миний хөгшин хэл устай амчин Америк, Герман хоёрын аль нэгэнд нь явъя. Боломж олцоо нь олбол сураад авсан ч болно. Юу гэж бодож байна? Энд ажилд орлооч гэсэн чи бид хоёр байр хоолноосоо хэтрэхгүй таарах биз. Тэгээд ч хүүгээ баг дээр нь гайгүйхан шиг урган хэлтэй болгоод авбал ирээдүйд өөрт нь ч хэрэгтэй. Яаж ч бодсон энэ л дээр санагдаад байх юм. Должмоо юу ч хэлэлгүй хэсэг хэвдэж байснаа санаа алдан. Чи минь өрхийн тэргүүн биз дээ. Бид хоёр чамайг дагаж явах тавилантай юм чинь. Захирал хаашааг нь дагнаа гэд инээлээ. Ийхүү тэр хоёр хаанаас яаж хөөцөлдөж эхлэх талаар элдвэх ярьсаар унтцгаалаа. Наги маргааш нь халтуурандаа явсангүй. Хоёр хөгшний хөөрөө очиж ирэх хэмэв. Үнэн дээр явах талаараа тэдэндээ дуулахаар бэлдэж байна энэ. Адиагва зааж гисэнгүй, үгүй ч гисэнгүй. Залуу улс хамтдаа байвал хаач байсан яах вэ? Үнэн дээр хүмүн энд ингэж амьдэрсэн болж байхаар явбал дээр байдгийн болов? Яамар ч юм бэ? Ээж нь сайн мэдэх биш. Улс амьтны ярилцах нь гайгүй л гэлцэх юм. Ээж нь эгчтэй нь яриад үздэг юм уу? За ямар ч байсан ээж зөвшөөрлөө. Одоо атмаа юу гэх нү гэтэл должмоо муухай харав. Наги за тоглож л байна да. Миний хайр тэгж байгаад ямар эмзэг юм дэгээд үнсэд хөдөллөө. Данзан өөрөө өөртөөгөө шатар өрөн Норжинд заагаад өгье. Ингэж уйдаж байхаар сураад ав хэмээн ятхна. Норжин өөдөөснө. За яршиг насаараа хажуучд байгаад сураагүй юмыг одоо би яаж сурдгийг хэмээн намжирдан байтал гадаа нохоо боорлох сонсогдов. Тэр хоёр хэн байдаг вүлээ гэсээр гартал Наги хашааны хаалга онгойлгон сайн байцгаана уу хэмээн мэндэлсээр хүүгээ тэврэн орж ирлээ. Овоодо ингээд нэг хүүгмэн аваад хүрээд ирдэг. Нэг л их цагийн ажилтай улс шиг хоноод явна үсттэй. Данзан баярлан. За хүүмэн алив нэг өрөвтгий. Ойрд хүнтэй тоглосонгүй. Энэ хажуу хашааны балбар уг нь даруун нүүх юм. Даанч уугаад цогцохороо байхгүй болчих юм хэмээн хөмсгөө өргөн элтэд таашааж байгаа нь мэдэгдэв. Норжин хүүгээ аван должмоо ээжтэйгээ батуулахын талаар өдөржин юу хийж унжидгийг ярангаа бууз чимхэн. Тэр хэд их л хөгжилтэй байлаа. Дөрүүлээ хооллож дуусаад даалгав гарган жаалж гарав. Наги должмоо хоёр өөдөөсөө харан нууцаар чи хэл би хэл гэлцэн. Гэтэл ээж нь тэрийг нь аль хэдийн ажиглаад. Та хоёр хуйлдаад байхгүй шүү. Яагаад л нүд амаа эргэлдүүлцгээгээд байна? Би ч чоноо чон гэтэл должмаа. Хээ ээж нэрээ. Тэгээд өөрийгөө чон гин шүү. Үнэн дээр бид хоёр та хоёртойгоо нэг юм зөвлөх санаатай. За тэр харж байгаа хөгшөн. Хэрэг болохоор л энэ уулын мохорт байгаа бид хоёрыг санана гэж би хэлээгүй юу хэмээн хожигдож байгаадаа шаарлахан Норжин үг хавчуулав. Данзан тэндээс хүү хөгшөө уурлах яах вэ? Модон сайн хар химээснэ. Юу хэлэх гэсэн миний хүүхдүүд? Должмоо хэлэх гэтэл Наги доогоороо дохио өгч болиулаад өөрөө бид гурав гадаадд гарч амьдэрдэг юм уу гэж бодлоо л доо. Ер нь энд ажилд орлоо гэхэд олигтой цалин мөнгө авч чадахгүй байх. Тэгээд ч должмоо маань хэлтэй юм чин хажуугаар нь сураад би ажиллаад байхад болох юм шиг санагдаад гээд дуугүй болов. Данзан болохгүй ч юм байхгүй л дээ. Үүлүү тавиад цагаан 10 хэмэв. Норжин харин сансныг бодоход их урайлаххан хүлээж авлаа. Наадах чин харин боддог бодол байна шүү. Манай ахны хүүхдүүд яваад их мөнгө авдаг гин гэж ярилцаж байхыг би сонсож байсан. Би маргааш ах эгч нартай ч яри. Ер нь ойрд халуун бүлэрэж цугласангүй. Хүйтерхээс өмнө нэг хэдэн хүүхдээ энэ хагас санд цуглуулнаа.
Уг дуугийн ир гэхэд одоохондоо үгнээс гарах хүн байхгүй ч хэмээн би л энэ гэрийн жанжин гэсэн аятай даналзав. Наги должмоо хоёр хүүхдийн солих хувц аваагүй. Хагас сайн дээрээ. Тэр болтол гадуур явж ямар бичиг баримт бүрдүүлэх бас бус зүйлсийн талаар судалгаа хийхээр болон салцгаав. Тэр хоёр их л баяртай инээлдэн өнөөдөр баяраа тэмдэглэнэ хэмээн хэдэн шил шар айраг аван бушуухан гэрийн зүг яарлаа. Гэртээ орон хүүгээ унтуулчаад хоёулахнаа ер нь ингэж ярьж цуугаагүйгээ саналаа. Шар айргаа уунгаа гэр бүлийн халуун яриа өрнүүлэн хаашаа явбал таньж мэдэх тусалж хүн байгаа бол хэмээн баахан ярилцав. Яг нэр оноогоод туслан урилга явуулчих хүн байсангүй. Должмаа гэнэт нэгийг санан босон хөдөө авч явсан цүнхээ ухаж байснаа ашгүй байна хэмээн нэг нэрийн хуудас гартаа барьсаар гүйн ирж Наагид хөвсгөлд байхдаа болсон явдлаа ярин юмыг яаж мэдхүү маргааш имэйл бичиж үзье. Сайхан зантай хүн байсан. Намайг хэрэг болвол гээд нэрийн хуудасаа өгсөн юм чинь ямар гарцтай юм биш хэмээн хөгжингүй хэллээ. Нааги өөрийгөө аль эрт ингээд сэтгэхгүй гэснээ. Тэгтээ ч өрмөн дэндүү жаахан байсан л да. За амжилтын төлөөгээд үлдсэн шил шар айргаа хувааж угаад нээлт хийсэн хүн аятай сэтгэл дүүрэн инээгээд должмаага хоёр гар дээрээ өргөн унтлахын өрөө рүү явлаа. Өвлийн намуухан шүн зөөлөн цасан малгайлан будрна. Хотын баруун хорооллын 9 давхар байрны айлууд эхнээсээ унтаж буй бололтой гэрлүүд унтарсаар гадаа нам гүм хаяа нэг том машин тачигнан явах их тун гарахаас үл хэтэрнэ. 9-р байрны 8 давхрын нэг айл бүх гэрлээ асаасан харагдана. Энэ бол Данзангийнх. Данзангийнх хөл ихтэй байв. Бүх айлууд унтаж байхад эднийх багахан найр хийж буйн инэ. Учир юу хэмээвэс? Наги должмоо хоёр тэр нэг өдөр Данзангийн төцний маргаашнаас явах талаар хөөцөлдөж эхлэв. Хагас сайнд бүгд аавындаа цуглан тэр хоёрын асуудлыг ярилцсан нэг дуугаар зөвшөөрч чадах хэрээрээ хөөцөлдөж тусалж дэмжихээр боллоо. Харин альва асуудлын ерөнхий чигийг гаргадаг том ах нь миний хоёр дүү эхний удаад хүүхдээ орхиод яв. Тэгвэл виз чинь найдвартай байх. Нэгэнт гараад жаахан хөл гараа олчихсан байхад дараа нь хүүхдээ авах талаар учир нь олдно. Ээж одоо ямар ажил хийж байгаа вш. Хүүхч нь хинээс ч дутуугүй харчихна. Ахыгаа мэдж байгаа үстэй. Эхнэр бид хоёр хоёулаа оюутан. Ямар сайндаа л энд ирж 2 сартай 2-2 ихэр хүүхдээ ээжид орхиод явж байх вэ? Одоо тэгсэн дэнхээс нь том залуус болж байна. Гэтэл должмоо хажуунаас нь бид хоёр хүүхдээ санаад байж чадах юм болоо да. За бололгүй яадгийм. Ямар ч байсан уучраа олчихсан байхад дараа нь болон зүгээр. Харин миний бодлоор Америк дээр байх. Ундрам ихчин чинь дүү байдгийм чинь туслаад өгнө үз. Чи жаахав сургуулийн урилгаар гарчих байх. Наагийг яаж гаргадгийм бэлээ? Шагийн үнээр ч хамаагүй хөөцөлд. Ийхүү маргаашнаас нь бүгд тал тийшээгээ сураг тавьж должмооч юмыг яаж мэдхүү хэмээн нөгөө Америк авгаарууга имэйл бичлээ. Хэрэгтэй гэсэн бүх хүчиг баримт цугларсаар Наагийг хүргэн ах нь өөрийнхөө компанид гайгүй албан тушаал дээр тавин асуудлыг шийдэж сургалтанд явуулах хүсэлт гарган должмоог мөн хамтдхан сурах өөр сургалтын урилгатай хүүхдээ орхин хамт явж байгаагаар оруулахаар нэгэн хүний зөвлснөөр материалаа бэлдэж эхэллээ. Данзан Норжин хоёрч гэсэн хашаа байшингаа хүнд хөслүүлэн гэртээ нүүн ирлээ. Юмыг яаж мэдхэв? Виз гарчихвал хэмээн тэгээд ч өдөрт тэр хоёр хөөцөлдөх ажил байгаа тул бат тулгыг харах хэрэг гарсан юм. Ийхүү гүйсээр нэг л мэдхэд ярилцлаганд орох өдөр болов. Должмаагийн виз шууд гарч Наагийг 3 хоногийн дараа ир шалгах шаардлагатай хэмэв. Тэр 3 өдөр ёстой л сэтгэл түгшилтийн байдалтай өнгөрлөө. Хөөрхийн адьяагай чадхаараа эрхээ эргүүлэн маанаа уншиж залбирна. Наагийн өдөржингөө утас цахин нэргүй ажилтан болж компани дээр өнжинэ. Гэтэлч 3 хоног болж хулган байж очтол виз нь гарчихсан байв. Хоёул хашаанаас гарангуутаа тэврэлтэн бөөн баяр боллоо.
За тэгээд явдал суудал гисээр байтал цаг хугацаач харавсан сум шиг өнгөрч нэг л мэтгэд үдэлтүүд цовурч эхэллээ. Харин энэ өдөр яг халуун бүлээрээ байгаа нь энэ. Наги Должмоо хоёр хүүтэйгээ гурвал Адигэнд байж байгаад сая л гэртээ иржээ. Орж ирээд бичиг баримт босод зүйлсээ сайтар дахин нягтлан шалгав. Должмоо хөөрөн юмаа шалгаж байгаад Нагиг дууттал хариу өгөхгүй байхаар нь гайхан өрөөнд орвол тэрээр хүүтэйгээ хошуугаа нийлүүлэн юм ярин хэвтгэж. Баттулга хүү мэдэж байгаа ч юм байхгүй аавынхаа ам хамар руу хуруу гараа хийн өөрөө тэрэндээ баясан хот инээн харагдана. Наги хүүгээ тэврэн "Миний хүү сайн хүү. Эр хүн чинь уйлж болохгүй шүү. Ээж аав хоёр нь удахгүй хүүгээ аван за. Миний хүү эмээ өвгийнхөө үгэнд сайн ороод аада эмээ дээрээ очиж байгаарэ" хэмээн эгээл том хүнтэй ярьж буй мэт хэлэн хүзүүнд нь нүрээ наан шуналтай үнэрийг нь үнэрлэнэ. Должмоо тэр хоёрыг хараад тэсгэлгүй нулимс унган бор хүүгээ их л санах байхтай хэмээн гурвал тэврэлдэн хэсэг зогсов. Наги Должмоо хоёроо дамжин явсаар Юта мужид оюутан гих бэр ихчийнхээ дүү дээр ирлээ. Өөрийгөө солон хэмээн танилцуулсан тэр охин "Та хоёр байр олдол хэсэгтээ зочид буудал байрлаж бай. Би өөрөө дотор байранд байдаг болохоор тэндээ байлгаж болохгүй байна. Нөгөөдөр амархаараа ирж хамт байр үзье. Тэр болтол та хоёр сайхан амраад ойр орчинтойгоо танилцаж бай. Должмоо ихч хэлтэй гэсэн биз дээ. Тэгэхээр алдахгүй байх." Ингэж хэлээд солонго газрын зураг нэг жижиг луужингийн хамт өгөв. Гэтэл Наги энүүгээр яах юм хэмээн асуувал солонго өөдөөс нь дүрлийн хараад "Ах минь, энд чинь анхандаа зүг чиг алдчихдаг юм. Хэрэг болно" гэд инээмсэглэн тэр хоёрыг хоолнд оруулаад буудалд нь буулгаад явлаа. Должмоог усанд орж байтал Наги ороод ирлээ. "Хөгшөө, хөөс тавьчих, хамт оръё." "Оо, энэ баан нь ямар хариугүй жаахан юм бэ? Хоёулаа багтах юм уу?" гэд Должмоо инэв. Наги болж л таарна. "Алив, наашир хайрт минь. Ойр тантайгаа тухтайхан ч хоёулахна байгаагүй юм байна." Тэд 2 хоног ийхүү амарсан шиг хоёр биендээ эрхлэнхэн гадагшаа гарахдаа ойр орчноо сайн нүдэлэн гарч хоол идчихэд нойрны солион гараагүй тул өдрийн халуунд дунайртан унтсаар унжив. 2 дахь өдрийнх нь өглөө тэр хоёрыг унтаж байтал солонгоч амлсан ёсороо хурч ирэн гуруула гадагшаа гарan ажил байр хайлаа. Аз болж солонгогийн урд нь ажиллаж байсан зоогийн газарт зөөгч хэрэгтэй гэсэн тул Должмоо хэлтээгээрээ тэнцэн Нагиг гуйсаар байгаад угаагчаар оруулахар болон тэр хавьдаа байр хөөцөлдөн дор нь хөлсний байр олоодхов. Ажил урагштай байгаад олзуурхан бөөн баяр болов. Солонгоч тэр хоёрын азтай гайхан амжилт хүсээд удахгүй ирнэ хэмээгээд гарлаа. Өдөр хоног ээлжлэн урссаар Наги Должмоо хоёрч анх ирснээ бодвол овоо хөл гараа олсон байв. Цаг хугацаа хэрэн хэрсээр нэг л мэтгэд жил гарангийн хугацаа өнгөрчээ. Должмоо зөөгчөө хийсээр Наги бэлтгэгч болов. Тэр хоёр овоо уучраа олоод ирэхээрээ хүүгээ авчрах талаар тал бүрээс нь хөөцөлдөж үзлээ. Нэг л болж өгөхгүй байв. Визнийх нь хугацаач дуусч сургуультай явж чадалгүй байсаар хүчингүй болгон харлуулахаас өөр аргагүй боллоо. Ингээд ямар ч найдваргүй болсон хоёрт богино хугацаанд хэдэн төгрөг хураан эртгэн харьсан нь хамгийн дээр арга болов. Гэвч тэр хоёр шантарсангүй. Ажиг сураг тавин хүүгээ авчрах талаар хөөцөлцөөр. Наги нэг өдөр халамцуу байхдаа Должмоод үг хаян "Тэр үед ахын чинь үгэнд орлгүй, яаж ийж байгаад хүүгээ аваад л ирэх байсан юм. Учир нь олдгол байсан байна. Би яах вэ? Өөрийн гэсэн эрх мэдлгүй хүн танаахныг хараад одоо бодоод байхад ямар тэнэг байсан юм бэ? Яг л бөмбөг шиг. Ам харан эр хүн байж мэдэлгүй хэцүүхэн байж дээ." Должмооч гэсэн дотроо ингэж л боддог байв. Гэвч тэр төвчгээс өөр аргагүйг ойлголоо. Тэрээр Нагигээ өдөөс харан "Наги минь, одоо нэгэнд өнгөрсөн юмыг чи би гэд яхав дээ. Ингээд очлоо гэхэд бид хоёрын энэ мөнгө юу ч болохгүй. Тэгээд ажилд орох гэхээр барагтай бололдохгүй. Чи өөрөө ч гэсэн мэдчил байгаа зү. Би ч гэсэн хүүгээ санаж байна. Хөхнөөс нь шууд гаргаад ирэхэд хичнээн шүн хөх чинэж сүү асгаран орондоо уйлж хонсныг чи мэдэхгүй л дээ.
Тэгэвч би твцсэн. Гол нь хоёулаа шантарч л болохгүй. Өдий улдал бүх зүйл захиалсан юм шиг л бүтээд сайхан байна. Энэ чигээрээ л зүтгээд бай. Миний хайр битгий дахиж энэ талаар ярьж намайгаа зовоогоорой. Данзан Батулгыг гадаа салхилуулах гэж гараад төд удалгүй гэртээ ороод ирэв. Норжин ямар хурдан ороод ирвэ? Гадаа сайхан байхад хүүхэд жаахан тоглоулаадахгүй. Хүү нэг л унжгар байна. Өөрөө үгүйгээд хажууд унжганаад байна. Яасан бол доо? Зүгээр л байсан да. Тэрээр Батулгыг харвал цаанаа нэг цонхгор харагдав. Миний хүү наашир эмээдээ хүрээд ир. Хаан нь ёо гэж байна. Хүү юу ч хэлэлгүй толгоогоо заагаад. Тэрээр толгойг нь барьж үзвэл халуурч байх шиг байна. Өвгөн хүү халуурч байна. Эмийн хайрцагнаас халууны юм аваад ирэх хэмэв. Батулгын халуун нэг л сайн бууж өгөхгүй байлаа. Хоёулаа сандран тарих толгой нь хөдөлчихсөн юм болов уу? Ханихгүй л байсан да. Яаж хавтаа хүмүн. Өглөө өрхийн имлэг орхоос хэмээн ярилцсаар хонов. Хүү нойрондоо жаахан яраглан халуун нь хэвээрээ. Гэтэл өөрөөр хүүгийн халуун бүр ихслээ. Данзан сандран түргэн дууддаг ч юм уу хөөгээд урд хойно гарч бунжигнэнгүй. Норжин дахин эмийг нь өгөөд одоо хэдхэн цагийн дараа ажил цуглах нь чи цэнхэр спирт усан эмтэй аваад ирдэг юм уу? Данзан ч за ямар юм авах вэ хэмээн хувцлаж гарахаар завдтал Норжин сандран өвгөн түргэн дуудаараа хэмээн ойрлох нь тэр. Батулга хүү таталд өгөн царай нь хөхрөөд амнаас нь цагаан хөөс сахраад ирэв. Данзан түргэн дуудаж Норжин хийл хүүмэн яачих вэ хэмээн хөл гар хазар амыг нь илнэ. Данзан ээж аавыг нь байхгүйд хүүг нь өвтгөөд чи бит хоёр гэж хэмээн өглөн түргнийг яаруулав. Түргэн орж ирэн үдчихэд менингет байж магад яаралтай хэвтүүлэх хэрэгтэйгээд толгойтод байх хүүхдийн больницад бичиг хийж өглөө. Данзан сандран хэдэн хүүхдүүд рүүгээч уцстан байв. Гэтэл эмчтэй зүрэн эгч нь орж ирээд эмнэлгийн хэлээр хэдийн юм ярьснаа хүүг аван яарвчлан давхилаа. Хүүг оруулангуудаа нэмгэн хэсгийг нь цэнхэр спиртээр арчин тариа хийн шуурхай эмчилгээнд оруулан бүх шинжилгээ хийлээ. Гэсэн ч хүүгийн онш нь яг тодорхой гарч ирсэнгүй. Норжин сандран ээж аавыг нь эзгүүд муу бор хүүмэн химэн хийл уйлахаас үл хитрнэ. Том охин нь эмч гэсэндээ хаан л сайн нарийн мэргэжлийнх гэсэн бүхэнлүү очлоо. Должмаа нэг өдөр унтаж байгаад гэнэт хөхөөр нь хатгуулв. Тэрээр хүүгээ инээсээр сөөхсгнүү өөдөөс нэрж байснаа нөхрөө унаад алга болчихлоо. Тэрээр яаж жорлоод гаргаж ирч чадахгүй байна гэд өөрөө тэр нөхрөө орох гэтэл гарынх нь бугуунаас цааш явдаггүй. Хумсаараа амсрыг нь малтан миний хүү хүлээж байгаараа ээж нь одоохон хэмээн орилсоор хамаг хөлсөн цутхан нулимсан нурсан нүхний амсрыг улаан гараараа малтаж гарав. Нааги түүнийг тас дэврэн миний хайраа сэрээрээ, должмаа сэрээрээ хэмээн угдсчсаар арайхийн сэрээлээ. Должмаа нүдэ нээгээд энэ нь зүүд байсанд баярлан наагигаа хүзүүдэн эхэр татаж уйлаад сая хүүгээ ёстой муухайгаар зүүдэллээ. Хүүмэн зүгээр л байдаг байгаа да. Ямар муухай зүүд вэ? Нэг ярддаг юм билүү гэд уцаа автал нааги одоо юу? За өөрөө мэддээ хөөгээд би засахаар босон явлаа. Должмаа яагаад ч юм гэрлүүгээ залгаж байхдаа гар нь чичирч байв. Уцаа авдаггүй яасан болоо. Тэрээр эгчийнхээ дугаарлуу бүрч сандран залглаа. Должмаад яагаад ч юм муу совин татаад болдоггүй. Эгч нь бас уцаа авахгүй байв. Тэрээр бүр байж ядан байтал нааги орж ирэн яасан болохгүй байна өхөө. Харин уцаа авдаггүй яасан болоо. Тэрээрээ дахин гэрлүүгээ залгаад авахгүй болохоор нь эгч рүүгээ буцаагаа залглаа. Ашгүй эгч нь авч байна. Байна уу? Та хэд сайн уу? Хүү зүгээр үү? Тэрээр шоконд орон уцаа унаглаа. Нааги шүүрч аван хүү яасан бэ хэмээн орилов. За та хоёр тайван сайн сонс гэд эгч нь үргэлжлүүлэн Батулга өвдчихсэн байгаа. Онш нь яг нарийн тогтоогдохгүй байна. Энд бид нар бүхий л газраар явж чадах чинээгээрээ арга хэмжээ авч байгаа. Та хоёр ямар нэгэн аргаар ойрын хугацаанд наана хүүгээ авч нарийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй байна. Одоохондоо онц мэдгдсэн юм байхгүй байгаа. Наад должмоо чинь зүгээр үү? За ямар ч байсан хүүгээ авч наана сайн амжилтгээ хийлгэх хэрэгтэй хэмээн хэлээд ажилтай байна гэд уцаа тасаллаа.
Нааги должмаа руу харвал цаадах нь суугаагаараа уйлж байв. Должмаа Наагийг огцом харан хяхарсан дуугаар "Монгол явъя. Хүү дээрээ очие. Би одоо л хажууд нь байх хэрэгтэй" гэв. Наагийн мөрөөр нь тэврэн "Сая эгчтэй ярьлаа. Тэнд эмчилгээ оншин нэг л сайн болж өгөхгүй байна гин. Урагшаа явж шинжилгээ өг гэсэн гинэ. Хоёулаа маргааш хэдэн төгрөг явуулъя. Тэгээд хүүгээ яаж ээж байгаад энд авчирч эмчилгээ хийлгэх хэрэгтэй байна. Хоёулаа одоо очиод олигтой мөнгө байхгүй хүүгийн эмчилгээ тасарна. Үнэхээр наашаа авчрах ямар ч аргагүй бол тэр үед нь шууд харий хэмээн хэлв. Должмаа юу ч хэлсэнгүй бодол дарагдан суусаар. Нааги түүнийг ингэртээ тэврэн "Аавын бор хүү яачих нь энэ вэ? Ээж аав хоёроо санаад байгаа юм болов? Яагаад өвдчихөв дөө? Чимэн тайван байж үздээ. Заавал нэг арга байж л таараа. Боломж хизээд байдгийм хэмээгээд хинт хандаж байгаа нь мэддэхгүй" ярьсаар. Маргааш нь хүүтэйгээ уцаар ярьтал нэг л сулбар хэлдэг хэдэн үг нь ойлгогддгүй. Должмаа ээжээсээ юм битгий нугараа гэсэн тул норжин зөв зүгээр байж байгаад хэмээн тэр өдрийн явдлаас хойшхыг бүгдийг нь ярьж өглөө. Должмаа уцаа тавин ямар ч аргаар ямар ч үнээр хамаагүй хүүгээл авчрээ. Харин ямар арга байж болох вэ хэмээн өдрийн бодол болон ажиллаач олигтой хийж чадхаа байв. Гэтэл нэг өдөр солон хурчирэн "Сайн уу Должмаа эгчээ? Та дүүдээ хэдэн төгрөг зээлж тос олоош тэгхүү. Манай нэг найз шартаа суугаад хормоо хийж байгаа юм. Бэлэг авч өгөх гээд л." Должмаа гинэт шартаа суугаад гэдэг бодол толгойд нь харан орж ирлээ. Тэрээр олон юм ярилгүй солонгод мөнгийг нөгөөд "Солонгоо миний дүү чамд сайн өмгөөлөгч олдох уу? Чи эгчтэй зуучлаад хэдийн юм тодруулаад өгөөч" хэмээн гуйлаа. Солонго учрыг олж ядан гайхсхийн "За тэгэлгүй яах вэ" гэв. Солонго хэдэн хүнд уцтаж тодруулснаа энд нэг нь ирээд уулцсан дээрээ гэж байна. Хоёулаа одоо явах уу? Яг одоо бол завтай байна гинэ. Должмаа олон юм бодлгүй "За" хэмээн солонгог даган өмгөөлөгчтэй уулзахаар явлаа. Должмаа Нааги хоёр нэг л дуу муутай. Должмаа өдрийнхээ явдлыг хэлэх гэтэл зүрх нь хүрэхгүй байв. Нааги зургтын сувг сольж байгаа ч үзэж байгаа шинжгүй сууна. Должмаа хоолдож дуусчаад Нааги руу харан "Чамд ямар нэгэн санаа орж ирв үү?" "Аа, уг нь ч нэг санаа байна л да. Өөр юм ер нь орж ирэхгүй байна. Чи харин яасан?" "Би ч бас аргаа бараад нэг санаанаас хэтэрдгүй. Чинийх юу юм бэ?" "Миний хайр зөвөр ойлгоорой. Одоо нөхцөл байдал яг ийм болоод таарад байна. Чи гомдохгүй биз? Ер нь бол асар их төвчээр шаардна л да. Чи эхлээд хэлчих. Зүгээрээ үрээ авчрах олигтой санаал бол би юу гэж гомдох вэ? Хугацаа л алдаж болмооргүй байна. Би эхлээд асуусан чи хэлдэ." "Должмаа. Миний хайр ухаантай хүүхэн, сайн ч хүүхэн. Энэ шийдвэрийг гаргахад надад ямар хэцүү байгааг чи ойлгож байгаа биз? Би хэдэн өдөр л бодлоо. Хүн хартаач уулзлаа. Өөр олигтой оновчтой санаа ёор орж ирэхгүй байна. Должмаа" хэмээн хэсэг гацснаа. "Миний хөгшин шартаа сууж хүүгээ авдаг юм уу? Дараа нь хүүхдтэй таарахгүй байх гэж салчих. Бүр болохгүй бол хөгшин нь оччихно. Эхний ээлжинд хүүхдээ л авах хэрэгтэй байна. Одоо чинийхийг сонсъё. Чамд үүнээс дээр санаа байх ч юм бэлүү? Би аргагүйдээ л ийм бодолд хүрч байна." Должмаа өөдөөс нь харан хэсэг сууж байснаа энгэрт нь наалдан уйлаад "Нааги минь намайг уучлаарай. Би ч гэсэн ийм бодолтой байна. Өнөөдөр солонгог ирэхээр нь хамт өмгөөлөгчдөр очиж уулзлаа. Болмоор юм ярьж байсан. Тэгээд хүнээ аваад хүрээд иргэсэн. Чи бид хоёрын хүүл зүгээр болж байвал. Уг нь тэр овг нэрийг нь солиод оруулчихмаар байдаг. Тэгтэл тэр нь бүтэхгүй бол бүр хэцүү болох юм билээ. Хугацаач алдаад энд нэг хүүхэн тэгсэн гэж байсан." Тэр хоёр олон санаа оргож буцаад яах вэ хэмээгээд Должмаа өрийнхөө төлөө өөрийгөө золиослохоор болов. Нааги Должмаагаа тэврэн "Миний хайр хизээч надаас урахгүй те. Энэ нь мэдээж хинд маань хүнд тусч байгааг ойлгож байна. Би ч гэсэн чамаагаа өөр хүнд өгөөд явуулах ямар хэцүү вэ гэж. Чи минь аль болох хурдан салж ирнэ шүү." Должмаа чимээгүйхэн санаа алдан мэгссээр Тэнгэр бурхандаа залбирэн зөвхөн өрийнхөө төлөө шүү хэмээж байв.
Тэр хоёр унтахаасаа өмнө гэрлүүгээ залгалаа. Утсан автал цаана нь хүүгийнх нь часгийн уйлж байгаа сонсогдов. Должмоо дотор нь бачууран уйлсаар яасан хэмээн асуудал им ууж байгаа хэмэв. Эгч нь эмийг нь өгчгөөд утсан аван "Та хоёр одоо болтол юу хийгээд байгаа юм? Болохгүй бол хурдан ир. Анхны дүгнэлтээр мэдрэлийн гаралтай өвчтөй байж магадгүй гэсэн онш гарсан." "Юу? Яагаад вэ? Юунаас болоод?" Цаана нь хүүхэд уйлсаар. Нааги давхар сонсож байсан тул должмоогоо түшин нулимсаа дотгошоо залгив. Тэр хоёр хүүтэйгээ ярих гэтэл Баттулга ээдээ хэмээн утсан дээр уйлсаар утас тасарлаа. Должмоо хамаг тамир нь барагдан маргаашнаас эхлэх хэмээн хэлээд Нааги руу харвал цаатах нь тэгээдэ гэсэн байртай толгой дохин санаа алдлаа. Должмоо яаж нөхөр болох гайгүй хүн олох вэ хэмээн тэр оройжонгоо бодлоо. Тэгсээр үүр цайхын алдад тэдний байнгын үйлчлүүлэгч ноён Дэвид санаанд норов. Дэвид должмоод байнга сайхан үг хэлж цайны мөнгөөр урамшуулна. Тэр харваас бэлэгжүүн элт мэдрэгддэг байв. Нэг удаа хамт ажилдаг орос хүүхэн "Энэ Дэвид эхнэргүй юм гинлээ. Чамд ёстой нүдээ өгөх юм аа. Наадахтай чинь хэрваргийн хүүхэн тэсч удаан амьдрдаггүй. Тэгээд л хэсэг байж байгаад салчихдаг юм. Нилийн хүүхэмсэг гар шүү. Болгоомжтой байгаараа" хэмээн хэлж байсан нь санаанд нь буухад яг мөн хэмээн өөрийн мэдлгүй чанга хэлж орхив. Нааги гайхан "Чи унтаагүй байгаа юм уу? Юу болсон хэмээн асуувал должмоо "Би хүний олчихлоо" гэд инээмээр айдав. Должмоо маргаашнаас нь Дэвидийг илт өдөж эхэллээ. Дэвид ч хандыг ойлгожээ. Наагигийн хажууд эвгүй байсан тул ажлаасаа ч гарлаа. Должмоо Дэвидтэй болзон уулздаг болов. Дэвид өөдөөс нь харан яаралгүй тамхиа татан сууж байснаа. "Чамд ямар нэгэн шалтгаан байна, тийм үү?" Надад үннээ л хэлчих. Хин хиндэ амар. Должмоо хоолоогоо засангаа урдах виногоо нэг балгаад. "Үнэн дээр би нэг хүүтэй. Хүү маань өвдчгөөд байна. Би хүүгээ энд авчрах гэсэн юм. Нөхрөөсөө салчихсан. Тэр өөр залуу охин дагаад явчихсан. Надад танаас өөр тусалчих хүн олдсонгүй." "За тийм байдаг байж. Үннээ хэлсэнд талархаж байна. Харин ингийн тулд чи надтай гэрлэх хэрэгтэй. Бас надад сайн байх хэрэгтэй. Чи өөрөө бол надад таалагддаг." "Тийм ээ, би мэдэж байгаа. Та ч гэсэн тодорхой хэмжээгээр надад таалагдсан болоод л би таныг хэмээн ирж байна да." Төд удалгүй должмоо Дэвидтэй гэрлэлээ. Гэрлэхийнхээ өмнөх өдөр нь Нааги дээр очиж уулзав. Тэр хоёр тэрвэрлдэн хий санаа алдхаас үл хэтэрнэ. Должмоо Нааги хоёрын санснаар болж Баттулга хүүч удалгүй ээж дээрээ ирлээ. Должмоо хүүгээ тосч аваад шууд Нааги руу явмаар байвч Дэвид хамт байсан болохоор яаж чадсангүй. Нааги холоос хүүгийнхээ барааг харан гараа тас атхан хөмхийгөө зуун өөрийгөө зүгсээр хоцорлоо. Баттулгыг яаралтай эмчилгээнд оруулан шаардлагатай бүхий л нарийн шинжилгээг өгүүлв. Аз олоход хүүгийн өвчин анхан шатандаа байж нэг их хүндрээгүй нь тогтогдлоо. Монгол гаргасан мэдрэлийн шинжийн өвчин болох нь ч батлагдав. Должмоо завал гарвал Нааги руу хүүгээ авч очино. Хамгийн хэцүү нь орой болгон оролдох Дэвид байлаа. Гэхдээ ийм юм болох л байсан. Дэвид тэр хоёрыг юугаарч дутаадгүй байсан хэдий ч ганцаараа хүүхдээс хол хүндий хүнд хүүхд нь уйлах юм уу? Должмоо хүүдээ түүнээс их цаг зарцуулж байгаа нь нэг л таатай бус байв. Нааги эхний хэдэн сар гайгүй байснаа сүүлдээ должмоо хурдан салж ирэхгүй юундаа тэр хөгшин хар юмд хоргодоод байгаа юм хэмээн агсамнаж эхэлдэг боллоо. Наагийн ууж идэгч ихсээд ирэв. Должмоо нэг удаа мөн л угаалгах хийн гэж гэрээс гарan угаалгын газар орж хувцаа хийчгээд Нааги дээр яарсаар очив. Нааги уухан дэндээд ажилласаа ч халагджээ. Энэ удаа тэрээр бас л согтов. Должмоо оройн хоол хийж өгөөд хэдэн төгрөг ширээн дээр тавьчихад гарах гэтэл Нааги түүний гараас шүүрэн авч үнсэн оролдож эхлэв. Должмоо хүүхдийн хажууд болил доо. Хүүхэд хараад байна гэтэл Нааги агсран түүнийг орлоод түлхээд "Чи хизээ юм болчихсон юм бэ? Чи ер нь яагаад одоо болтол салахгүй байгаа юм? Чи тэр хөгшин хар юмтайгаа сайхан байна уу?" "Тийм ээ, би ядуу хүн.
анхнаасаа л чамайг зовоож ирсэн. Би чамайг тэр хүнтэй суу гэж явуулсан. Одоо надад хэн байна? Хэн ч алга. Бүр сүүлдээ эхнэртэйгээ ч унтаж чадхаа болж байна. Хэмээн түүнийг элдвэр хэлэн боцох тоолонд буцаан түлхэж унахсаар байв. Должмоо хоолон зангиран "Наги, чи арайчтэй хитэрж байгаа юм биш үү? Намайг тэнд яаж зовдөг гэж бодож байна. Хүүгийнхээ төлөөгээд анхнаасаа хоёулаа ийм шийдэлд хүрсэн биз дээ. Одоо тэгээд бүх хариуцлага яагаараа миний толгой дээр ирдэг юм. Тийм ээ. Тэр хүн хөгшин, харь хүнч гэсэн би шууд ингээд хаяад ирч чадахгүй байна. Чи ядаж намайг хардаж ингэж дампуурч ууж байхаар ажил төрөл хийгээч. Ингээд хүү бид хоёр ирлээ гэхэд чи яаж тэжээх юм? Хэдий болтол би чамайг харж явах юм. Чи айлын эзэн, эр нөхөр юм бол энэ гал голомтоо айтайхан аваад явчих чадaltaй болоодох. За, ингээд үсээ элен өндөөтөл Наги. Чи муу хизээ юм болчихсон юм бэ? Хэмээн заамдан гараа зангитан өргөлөө. Батулга гайхан харж байснаа айсандаа ихээр уйллаа. Должмоо түүнийг түлхэн зодолд очие. Харж байгаа зү? Энэ амьдралаа юу болгож байгааг харж байна уу? Наан чин хүүхэд уйлаад байна. Энэ хүүхэд уйлж сэтгэлийн элдв гинтийн хямралд орж болохгүй. Тэгээд зодчхоод бид хоёрыг явуулаадах хэмээн орилов. Наги нүдэн эргэлдэн амаараа шүлс өсжүүлэн заамдж байснаа заамдсан гараа тавин атгаастай гараараа хараал урсгасаар хан зохин сохирч унлаа. Должмаа нулимстай нүдээр Наги руу харснаа "Би чамаас айж байна. Буцаад нийлээ гэхэд чи намайг ийм л байдалтай байлгах юм байна. Би чадахгүй гэж хэлээд хүүгээ тэрэн аргацаар гүйн гарлаа. Тэрээр байрнаас холдонгуудаа жолоогоод ирлэн эхэр татан уйлан "Би юун дээр алдчихва? Бид хоёрын нөгөө сайхан хайр, амьдрал ингээд дууслаа гэж үү? Өөр ямар ч арга байгаагүй. Үгүй алдсан бол хоёулаа алдсан. Гэхдээ хамгийн гол нь үрээ авчирч чадсан. Би одоо яах вэ?" Тэрээр цаг хэдий өнгөрснийг ч мэдсэнгүй. Угаалган газар орж хувцас авчгаад шинэ гэрлүүгээ явлаа. Батулга хүү унтчихж. Тэрээр Дэвид рүү ирчихлээ. Угаасан юм оруул хэмээн хэлэхээр утасдах гэтэл цэнэг нь дуусчихсан байв. За хүүгээ оруулчаад эргэж гарч ирж хамт оруулъя хэмээн бодоод гэртээ ортол дээд давхарт нь эмэгтэй хүний яраглах, эрэгтэй хүний айглах дуутай хослон дуугарна. Должмаа хүүгээ тавиад нэг гарах гэснээ эн чин боломж юм биш үү хэмээн бодон гүйхээгээр очин хаалгыг нь хүчтэй түлхэн орлоо. Номхон далан ирэг дээр тогтуухан тайван ямар салхигүй сайхан өдөр байлаа. Салхигүй тогтуунд ус хүртэл тэр чигтээ тогтчихсан юм шиг дөлгөөхөн зах хязгааргүй цэнхэртэн дуниартна. Должмаа хэдэн найзуудын хамт гэр бүлэрээ наадам тэмдэглэж сууна. Тэд хөгжилдөн элдвийг ярилцсан хүүхдүүд нь далайн эргээр ус өсжүүлэн хөөцөлдөн тоглоно. Тэр нэг өдөр Должмаа хаалга онгойлгон орвол Дэвид нэг хүүхэнтэй эд үзэж байж таарав. Должмаа мушийн инээмсэглснээ саад болсон бол уучлаарай хэмээн хаалгыг нь тас савн хаав. Тэрээр угаасан хувцас оруулаад өөрийн гисэн юмаа бэлдэж эхэллээ. Дэвид араас нь орж ирэн зөндөө уучлал гуйсан ч Должмаа үгүй хэмээн гүрийсээр. Үнэн дээр энэ нь шалтгаан байсан тул тэр чигтээ гүрийхээр шийдэн худлаа уйлж уурлаж хүртэл үзв. Дэвид ч сүүлдээ арга нь барагдав. Маргааш нь хоёул шүүхтээр очиж салах өргөдлөө өгөн гарын үсгээ зурцгаагаад хугацаа заагдан төр хүлээх болов. Дэвид эхэндээ их аргадаж байснаа сүүлдээ угаасаа чи надад хайргүйг би мэднэ. Тэгтээ би энэ яваа насандаа олон хүүхнээр тоглосон хүн. Нэг ч гэсэн хүнд ач хүргэсэндээ баяртай байна. Чамайг явуулъя да хэмээн хэлээд түүний гарн дээр нь үнслээ. Должмаа толгоогоо өргөн өөдөөс нь хараад чамд үнэхээр их баярлалаа. Би чамд хизээч гомдохгүй. Чи надад маш их тус болсон. Хүү бид хоёр ачиг чинь хизээч мартахгүй. Би чамтай амьдрахыг хүссэн ч үнэхээр чадахгүй байна. Намайг уучлаарай.
Должмаа хүүгээ аван тэднийхээс нүүж байхдаа сэтгэл нь цаанаал нэг сайхан болоод ирлээ. Тэрээр Наги дээр очмоор байсан ч өөрөө ирж уучлал гуйтал нь очихгүй хэмээн шийдэн хүлээв. Нагиг сураг тавихнаа нэлээн архинд орсон дуулдана. Нэг өдөр тэрээр хүүтэйгээ уулзахаар очтол элдвэр доромжлон түүнийг хөөв. Тэрээр ухаангүй согтуу байлаа. Должмаа гомдохын ихээр гомдон тэндээс явлаа. Должмаа өөр байр хөлслөх гэснээ ажилдаа ойр байвал зүгээр юм. Эхлээд ажил олъё хэмээгээд интернет кафе орон суудал нэлээд хэдэн захидал ирсэн харагдана. Эхнээс нь уншиж явтал нэгэн танил нэр гараад ирэв. Тэр жил хөвсгөлд амарч байхад нэрийн хуудасаа өгсөн Мелани авхаагаас хариу иржээ. Тэрээр уучлал гуйгаад боломжтой үедээ заавал залгаараа хэмээн утасныхаа дугаарыг үлдээсэн байв. Должмаа бөөн баяр болон дорн залглаа. Должмаа яг л эгчтэй ярьж байгаа юм шиг өөрийн ирэхгүй түүнд бүхий л зовлонгоо тоочж гарав. Мелани авхаа сонсож дуусаад над дээр хүрээд ир. Би Лос Анжелес хотод байдаг. Хугацаагаа хэл тосоод авъя хэмээв. Должмаач баярлснаа дахин илэрхийлээд уцаа тавин эргэл буцалтгүй шийдлээ. Тэрээр энд Мелани авхаа дээр ирэн хамт амьдран сургуультж орж хүүгээч цэцэрлэгт өгөн хажуугаар нь ажил хийн авхайг өөрийн ихшгэл санан асрамжлан халамжлана. Хаяа Нагийг санан дугаараа нуун утасдахад цогтуул байдаг байлаа. Сүүлийн үед харин ер холбогдохгүй хэдэн сар болов. Должмаа наашаа ирээд солонгоод утастан гэрийн хаяг утасны дугаараа өгөөд ахыгаа харж байгаараа хэмээн загсан аж. Должмаа хэдий наана инээж байвч цаанаа үргэлж Нагийг бодон өрөвцөөр явна. Би арай л хатууд уулчхуу да. Эр хүн байна да, аргаа олох байхаа хэмээн үе санаа алдан чимээгүйхэн алсыг ширтэн зогсдог байлаа. Наги минь, чи минь хизээ нэгэн цагт бүхнийг ойлгоод амьдралыгаа төлөөгээд ирвэл надад чамаас салах бодол алга байна. Хүний анхных гэдэг хизээд эрхэн байдаг гэж аав минь хэлдэг байж билээ. Чи минь тэнэг хүн биш юм чин заавал бүхнийг ухаарч ойлгох үе эржил таараа. Би чамаага хүлээнэ. Наадам хэмээн үндэсний баяраа тэмдэглэн энд ирээд нөхөрлсөн хэдтэйгэн хөгжилдөн суутал гэнэт хүүхдүүд чангаар орилдоод хүмүүс далаараа гүйлдэд унав. Должмаа яагаад ч юм амьсгаан давхцаад хөлн тушигдаад ирлээ. Хүмүүсийн яриа холдож ойртон нэг хүүхэн энэ хиний хүүхэд живчих вэ? Тэрээр гүйсээр очтол хүүн газар твтэж байлаа. Хүүгийнхэн дээрээс нэг хүн тонгоон хиймэл амьсгаахийн усыг нь гаргаж харагдана. Должмаа миний хүү гэсээр гүүгээд очтол Наги толгоогоо өргөн одоо зүгээрээ хайраа гэд өөдөөс нь инээмсэглэв. Должмаа Нагийг хараад нүдэндээ итгэсэнгүй. Хүүн ханаасаар хахад цацсан уйлсаар босч ирээд ээж ааваа химэн хоёуланг нь хүзүүдэн авлаа. Нагич намаага уучлаарай та хоёр минь. Би үнэхээр тэнэг юм аа. Уучлаарай. Дахиж та хоёроо хизээч орхихгүй хэмээн хэлээд ээлжлэн үнсэж гарав. Должмаач уйлан тийм ээ. Гурвуулаа дахиж хизээч салахгүй. Намаагач гэсэн уучлаарай. Дахиж амьдралаараа дэнчин тавихгүй хэмээн тас тэврэлдэн уйлалдлаа. Харин дотроо бол амьдрал үнэхээр тоглоом биш юм байна хэмээн бодож урсах нулимсныхаа хамт өнгөрсөн бүхнээ үлдэн хөөлөө.